нийтийн тээврийг хөгжүүлэх сан гэж байдаг. Энэ сангийн хуулинд бол такси гэдэг үгийг одоо хуульчлахаар хилцэх асуудал одоо улсын хурлын хилцэх асуудалд оруулаад явж байгаа юм байна. Тэгэхээр энэ такси гэдэг үг маань өөрөө энэ хуулинд орсноор ямар давуу тал үүсэх вэ гэхээр автобусанд л одоо энэ сан маань зөвхөн хөрөнгө оруулалтуудаа хийгээд хөнгөлөлтөө зээлээ олгоод явдаг байсан бол одоо такси үйлчилгээнд бас давхар одоо олгох ийм боломж нэгдэж байна гэж харж байна.